төрийн өмчт үйлдвэрийн газрыг ерөнхийдөө энэ аж ахуйн тооцоод газрыг нэг төрийн өмчийн компани гэдэг хэлбэр рүү ер нь шилжүүлж байгаа. За тэнгиснээрээ ер нь засаглал элтод байдлыг илүү нээлттэй болгож ийна гэсэн ийм утга агуулгатай одоо үзэл баримталтай хуулийн төсөл юм байна гэж харсан. Гэтэ бид нар нэг энэ дээр нэг хуулийн дээр нэг нэр хэлбэр төдий биш цаад амин сүнсийг сайжруулахгүй болохоор одоо яг ямар асуудал үүсэж байна гэхээр 105 төрийн өмчт компани бараг 40 гэхэд зөвхөн засгийн газрын хэрэглэх газрын харьяанд байдаг. Энэ нь юу хэлж байна гэхээр үндсэндээ бол засгийн газрын хэрэглэх газар өөрөө бодлого боловсруулж засгийн газрын одоо үйл ажиллагаанд хяналт тавьдаг институт өөрөө корпорац болтлоо өргөжсөн байгаа. Тэгэхээр энэ юу нь ямар асуудал вэ гэхээр энэ зүгээр компани одоо энэ хэлбэрийг өөрчилснөөрөө энэ углуургаар энэ асуудал юу нь шийдэгдээд байгаа юм биш ээ. Тэгэхээр одоо энэ нэгдүгээрт би ийм асуумаар байгаа. Энэ компани ХХК болох гэдэг нь нөө эсвэл нээлттэй хаалттай одоо энэ хувьцаат компани хэлбэрлүүр нэгдүгээр шилжүүлэх гээд байгаа мó гэдгийг тодорхой болгож өгөөч. Хоёрдугаарт бид нар энэ төрийн компаниуд, төрийн өмчт энэ компаниуд дээр хэн удирдах байгаа, хэн хариуцлага хүлээж байгаа гэдэг механизм улс төрийн нөлөө өөрчилж чадахгүй бол бид нар одоо ямар ч хэлбэрлүү шилжээд энэ нөгөө нэг одоо л нөгөө угжирсан асуудал бол ерөөсөө хിവэрээ. Тэгэхээр үндсэндээ бол компани зам төлөв бол өөрчлөгдөхгүй. Зүгээр л энэ одоо зөвхөн нэг мөнгөний их усрал одоо нааш цаашаа солигдож байгаа асуудал ерөнхийдөө болох юм аа. Тэгэхээр би нэгдүгürt энэ компани хэлбэрийг асууя. За хоёрдугаарт нийтийн үйлчлэгээний байгууллага гэж байгаа. Үндсэндээ бол одоо энэ ашигын бус одоо маш олон байгууллагууд байна шүү дээ. Сая бас заримаас нь дурдлаа. Авто тээврийн үндэсний төв, дипломат байгууллагын үйлчлэгээний газар ч гэдэг юм уу. Энэ барилгын хөгжлийн төв мөв зэрэг нийтийн үйлчлэгээний компаниуд байна. Байгууллагууд байна. За эднэрийг одоо ингээд компани хэлбэрлүү шилжүүлэхээр хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчлэгээний төлбөр одоо нэмэгдэнэ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор үүсэх зардал энэ ч нөгөө ашигын бус байгууллага учраас дараа нь компани өөрийнх нь баланс дээр далд одоо ийм алдагдал хэлбэр үүсэх эрсдэл харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг яаж зохицуулж байгаа? Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч. Тэгэхээр энэ ашигын төлөө бус энэ ашигын бус чиг үүрэгтэй нэгжид одоо яг ийм ижил ийм загвар хэрэгжих гээд байгаа мó гэдэг нь одоо бас яг хуулийн дээр бол тодорхой харагдахгүй байгаа даа. За гуравт нь зардлын тооцоон дээр зардал үүсэхгүй гэдэг нэг ийм дүгнэлт гаргачихсан байгаа даа. Би бол тэгж бодохгүй байгаа. Яагаад тэгэхээр энэ компани хэлбэр өөрөө солигдоод ирэхээр мэдээж эн чинь тодорхой хэмжээний компани дээр үнэлгээ хийгдэнэ. За аудит хийгдэнэ. Дүрмийн одоо бас шинжилэлүүд явагдах бах. За улсын бүртгэл дээр тодорхой хэмжээний бүртгэлийн ажлууд хийгдэнэ. Ажилтны шилжилт хөдөлгөөн гарна гэд өөр төлбөр хөрөнгийн асуудал гэдэг энэ чинь маш сайн зэрэг шүү. За ХХК болох уу хувьцаат компани болох уу энэ засгийн газрын яг хэрэгжүүлэх байгууллагын бүр эрх. Тэгэхдээ ер нь шууд ХК болох ямарч боломжгүй. Энэ компанийг ядаж наад захын засаглалын зөв хэлбэрт оруулж хязгаарлалтууд хариуцлагатай компани болгож иж дараагийн алхмууд хийн. Жишээ нь Эрдэнэт төрийн өмчт үйлдвэрийн газар. Энийг бараг 90-ад оны дундуураас эхлээд л одоо иргэдэд бас тодорхой хувьцааг нь эзэмшүүлнэ гэдэг ярьсан. Одоо хувьчилж болохгүй одоо эд хөрөнгийн жигсаалтад хэд хэд удаа дурддагдаж сүүлд ингээ хасагдсан л байж байгаа. Тэгэхээр нэгэнт энэ Эрдэнэт үйлдвэр жишээ нь Монгол Улсын төрийн өмчөд 100 хүрээд ирсэн байж хахад энэний хяналтыг сайжруулах хүрээнд орон нутгийн иргэд энэ Монгол Улсын өстөө шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг өнөөдөр яг ийм хуулийн этгээдийн хэлбэрээр хаагаад байгаад байгаа нь буруулж харж байгаа. Тэгэхээр би зүгээр нэг л жишээг аваад ярьлаа. Хоёрдугаарт яг зүгээр энэ алдагдлын асуудал төрийн өмчт үйлдвэрийн газар байгаа нь одоо алдагдaltaгүй ажиллаж байгаа ХХК ч юм уу хээ болохоор алдагдлаараа тэрийг далд хэлбэрт орно гэж тийм байхгүй шүү дээ мантайг шүнэ. Одоо ч энэ бүх нэгтлэн мод бүртгэлийн явцад энэ нийгэмд одоо юу гэдэг public service obligation буюу нийтийн үйлчлэгээний салбаруудыг зарим аж ахуйн нэгжүүд хийгээл явж байгаа. Энэ татаасаа аваа явж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг одоо юу гэдэг зөв зохицуулалтад орох ядаж нэг хүн эрсдлийг одоо ганцаараа шийдээд авах биш. Энэ шийдэх ёстой бизнес төлөвийг нь баталдаг, үр дүнтэй ажиллах, үр ашигтай ажиллах, эсвэл ашигтай ажиллахын төлөө зорих ёстой байхгүй. Өнөөдөр чи ингээд яах гэж байгааг нь мэддэхгүй ингээд хувийн өмчч болцсон ч юм шиг ийм төрийн өмчт үйлдвэрийн газрууд ингээд байлгаад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр би бол энэ дэр ямар нэгэн байдлаар одоо ХХК ч юм уу ХК болсны дараа
алдагдлыг яах вэ? Үн тариф бүсэх юм шүү. Тийм зүйл байхгүй. Энэ бүх зүйлүүд чинь одоо явж байгаа зүйлүүд ээ. За зардал мөнгөний үед бол энэ засгийн газрын зүгээр энэ бол тодорхой зүгээр хуулийн хэрэгжүүлэхтэй холбоотой одоо юу гэдэг тийм нүсэр зарлууд бол байхгүй. Энэ одоо зүгээр зарим нь бол ихэнх нь хувьцаат компани байсан шүү дээ. Энийг л одоо зүгээр улсын бүртгэл дээр шийдвэр үүсгэх замаараа л төрийн эмчт үйлдвэрийн газар болгочоод байгаа. Дээрээс нь 16 онд санаж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль батлаад авчиад үйл ажиллагааны чиглэлүүдийг хуулийн этгээдийн хэлбэр гэж тооцоод бүртгүүлсэн маш олон юм гарсан байхгүй. Соёлын байгууллага, боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага гэдэг. Энэ хуулийн этгээдийн засаглал талаас ойлгомжгүй болоос үлдээ эн чинь баахан өмчийн маргаан энэ нөгөө хэмжээний хилцэл хийдэг шиг зарим тузаараа орж өвшөөрөл авч хийдэг хилцлүүдийг ч дан ганц захирлууд нь шийдээд ийм олон зүйлүүд үүссэн юм аа. Тэгээ энийг л одоо ингээд цаашдаа гаргуулахгүй байх нь энэ төрийн өмчийг үнгүүдүүлэхгүй байх, эрсдэлд оруулахгүй байх алхмаа л гэж одоо бид нар харж байгаа. Мантхай гишүүн тодруулъя. Тэгэхээр одооний байгаа хэлбэр өөрөө алдагдaltaй ажиллаад тэгээд тэр нь бол одоо ил тод алдагдал нь одоо ингээд ил тол гарч байгаа гэж байна. Гэтэ энэ хэлбэр өөрчлөгдөхөөр ер нь бол энэ компани тухай хууль энэ одоо бусад яг энэ үндсэн одоо энэ үйл ажиллагаа нь өөрөө яг ямар хуулиар тэгвэл зохицуулагдах юм бэ гэж би тодруулж асуумаар байна. Яг тэгэхээр хэрв компани тухай хуулиар бид энэ одоо байгууллагууд зохицуулагдаад явах юм бол энэ дахиад өөр асуудал руу явчихж байгаа байхгүй юу? Цалин хөлсний урамшуулал, нэр дэвшүүлэх. За тэгээд хувьцаат компани дээр болоод ирэх юм бол тэр байтугай бүр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг яаж хамгаалах, тузыг яаж байгуулах, гүйцэтгэх засаглалыг яах вэ гэдэг ингээд чинь бүр дахиад өшөө нарийн одоо ийм зохицуулалттай асуудал болоо явчихж байгаа. Тэгэхээр бид нар зүгээр хэлбэрийг өөрчлөөгөө дахиад эн чинь бусад одоо яг гол ямар хуулиар энэ өөрөө үйл ажиллагаа зохицуулагдахын яаж явах вэ гэдгийг бас нарийн одоо энэ хуулиндаа зааж өгч тус. Мантхай гишүүнд 1 минут. Тэгэхээр энэ яг гол хилээд байгаа санаа нь өөрөө бид нар энэ одоо байгаа байгууллагуудынхаа институцийн суур асуудлыг яагаад алдагдaltaй ажилласан юм бэ? Энэ нь улс төрийн нөлөөнөөс болоод энэ одоо томилгоонууд нь шудраг бус яг бодиттой чадвартай хүмүүсийг авч ажилуулад ингээд одоо нөгөө тайлан баланст нь нөлөөлдгүү ийм одоо хэлбэрээр ажиллах нөхцөлийг нь хангаж өгөөгүй юм биш үсттэй. Яг яагаад энэ алдагдaltaй ажиллаж байгаа вэ гэдэг дээр бодиттой үнэлт хийж явахгүй бол зүгээр хуулинд бид нар энэ ийм учраас энийг компани болгох ёстой юмаа гэд ингээд явчихаар нөгөө ямар ч зүгээр л нэг юм хэлбэр төдий өөрчлөлт болж харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр би бол яаран дааран энэ одоо хуулийн дээр ингээд хэлбэр төдий өөрчлөлт хийчих вэ гэдэг дээр бол санаа зовж чинь дахиад нөгөө хэлбэр нөгөө нэг одоо нөгөө бодиттой яг өөрчлөлт гарахгүй зүгээр л ингээд цаана нь одоо За сайн зүрх гишүүн. За гишүүнтэй бас баярлалаа. Тэгээд энэ тийм хэлбэрийн өөрчлөлт биш л дээ Мантхай гишүүнэ. Цэвэр агуулга өөрчлөгдөнө. Төрийн эмчт үйлдвэрийн газар гээд нэг хүн өдөртгөө компани хэлбэрт оруулж энэ тодорхой бүтцүүд нь ажиж хяналтаа тавьж үр ашгийг дэвшлүүлэх үү. Энийг цаашдаа олон нийтийн болгох эсвэл энэ төсвийн бодлоготой ногдлол ашиг хүртээдэг байх зарчим руу шилжих үү. Төрийн эмчт үйлдвэрийн газар чи яг ногдлол ашиг өгнө гэсэн юм байхгүй шүү дээ. Энэ зүгээр ингээд тодорхой хэмжээний удирдамж гэдэг юм уу явж ирж байгаа юм практикээр явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүтэц рүү шилжиж бид нар дараа нь энэ компани чинь алдагдaltaгүй ажил, ашигтай ажил, төсвийн бодлоготой уялдуулж төсөвт ногдол ашиг өг. Магадгүй зарим компаниудыг иргэд олон нийтэд санал болгож болно шүү дээ. Энэ хэлбэрийн өөрчлөлт биш шүү. Тэгээ би зүгээр өчтөр бас энэ хилцүүлгийн явцад болсон тэр Нью-Зеланд улсаас ирсэн зөвлөхийн зүгээр нэг жишээг ярил л да. Тэнд бол одоо яг Mercury Energy Гүйцэж хариулъя. 2 компаниг зүгээр Нью-Зеландад хувьчилсан юм бил. Хувьчлаа 50% олон нийтэд санал болгосон. Тэр компани ашиг даруй жилийн дотор 2 дахин өссөн. Төр 100% байхаас илүү. Би тэгэхээр энд өмч өвчлөлийг ч юм олон нийтэд болох гээд байгаа юм биш. Энэ өөрөө тэр төрийн эмчт үйлдвэрийн газрыг удирж байгаа хүндээч хэцүү байхгүй. Ганцаараа дараа нь энэ бүх эрсдлүүдийг хүлээж хариуцлага хүлээх юм уу? За эсвэл энэ бизнес төлөвлөгөөгөө баталдаг бүтцтэй. Тэн дээрээ хяналтаа тавьдаг дуу хоолойтой. Энийг цаг хугацаанд нь
бас асуудлуудыг ярьдаг, тайлгнадаг одоогийн явж байгаа компани хууль болон төрийн эмчийн хуулиараа явах юм уу гэдэг л асуудал ахгүй. Наад төрийн эмчт үйлдвэрийн газар гэдэг чинь бүр ойлгомжгүй байгаа шүү дээ. Ерөөсөө нэг цөө хідэн заалт байгаа. Тэгээ энэ өөрөө эргээд нөгөө социализмын үеийн зохицуултын үлдэгдэл санаа явж байгаа учраас өнөөдрийн энэ бизнес эдийн засгийн орчинд чинь тохирохгүй байгаа байхгүй. Тэгэхээр би бас таныг хэлбэрийн одоо өөрчлөлт хийх гэдэг нөхөөс илүүтэй. За гишүүд асуулт асууж дуслаа. Хуулийн төслийн үзэл баримталтай холбогдсон